Өнөөдрийн хичээлээр бид IELTS аян, академик үгсийн сан гэрүүл мэнд, хооллолт, бие балдрын чирэгжилт сэдвээр хэрхэн баяжуулах, түүнийг яаж үр дүнтэй ашиглан өндөр оноо авах талаар наривчлан судлах болно. Энэ нь таны lexical resource шалгуурыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Эхний ээлжинд бид хооллолт болон эрүүл мэндийн тухай ярихад зайлшгүй шаардлагатай 3 чухал үгийг авч үзье. Эхнийх нь sedentary lifestyle буюу суугаа амьдралын хэв маяг. Дараа нь obesity epidemic гэдгэн таргалтын тархалт гэсэн утгатай. Сүүлд нь nutritional intake буюу шим тэжээлийн хэрэглийг хэрхэн зөв хэлэх талаар сурцгаая. Эдгээр үгсийг ашигласнаар таны lexical resource оноо эрс нэмэгдэх болно. Одоо бид public health initiatives гэсэн академик хэлхийг авч үзье. Энэ нь нийгмийн эрүүл мэндийг сайжруулах зорилготой төсөл хөтөлбөрүүдийг илэрхийлдэг чухал нэр томьёо юм. Энэ хэлхийг зөв ашиглах нь таны хариултыг илүү академик цэгцтэй болгож, lexical resource-ийн шаардлагыг бүрэн хангана. Одоо түгээмэл гаргадаг алдаа болон өндөр түвшний хариултын ялгааг эрүүл мэндийн даатгал сэдвээр харцгаая. Band 6.1-ийн жишээ өгүүлбэр. Many people don't have health insurance, which is bad. Харин Band 8.1 хариулт нь a significant portion of the population lacks adequate health insurance coverage, posing considerable challenges to accessing quality healthcare services. Энэ хоёр өгүүлбэрийн ялгаа нь үгийн сонголт, найруулгын чанар, дүрмийн цогц байдалд оршино. Бие балдрын чирэгжилт болон хооллолтын талаар ярихдаа ашиглаж болох дараагийн 3 чухал хэлхийг танилцуулъя. Эхнийх нь to adopt a balanced diet. Дараа нь to engage in physical activity болон portion control. Эдгээр үг хэллэгүүд нь таны lexical resource IG баяжуулж ярианд илүү өнгөнэмнэ. Одоо эдгээр үгсийг хэрхэн амьд ярианд ашиглахыг харуулсан жишээ ярилцлагыг сонсцгоё. Энэ ярилцлага нь adopt a healthier lifestyle, processed foods, portion control, physical activity, adequate sleep, sedentary lifestyle зэрэг үгсийг хэрхэн зөв хэрэглэхийг харуулна. Энэ нь таны fluency and coherence аяг сайжруулахад тустай. Одоо таны мэдлэгийг шалгах дасгал хийцгээе. Many governments are launching new to combat the growing obesity epidemic гэсэн өгүүлбэрийн хоосон зайг нөхөх хамгийн зөв хувилбарыг сонгоно уу? Зөв хариулт бол public health initiatives юм. Энэ нь бидний өмнө үзсэн академик хэллэг бөгөөд энэ төрлийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төрийн бодлогыг илэрхийлдэг. Өнөөдрийн хичээлээр бид health, diet and fitness сэдвийн хүрээнд IELTS аян өндөр оноо авахд шаардлагатай академик үг хэллэгүүдийг судалж, тэдгээрийг хэрхэн зөв ашиглах талаар мэдлэгтэй боллоо. Эдгээр үгсийг өдөр тутмын болон академик яриандаа тогтмол хэрэглэж дадах нь таны lexical resource аяг сайжруулах гол түлхүүр юм. Баяртай.